Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Анаадын өдрөөр бүгдээрээ хулганы хуралдааныг янаа. Хулганы хуралдаан. Нэгэн хуучин байшингийн хөндийг сүрэг хулган амьдардаг байлаа. Бүх зүйл хачин сайхан боловч тэр байшингийн эзэнд бас нэгэн муу тэжээдэг юмсан ч хулганы сүргийн эсэм мэд аманд жимээр амьдрах нь тэрхүү муунаас ихээхэн хамаархан байлаа. Тийхүү хулганууд ол зомог ирээхээр гал тогооны өрөөнд гитэн гож ирээд талхны өрмөг түүж байтал хаанаас ч өнөөхмөр өсөн гаж ирээд ухаан сөхөөгүй тэдний хөөв. Хөрхийн муунууд шалны завсраар сандалдан гүйж оцов. Би жаман нэгэн арга сэтэж ухаан сэлэхгүй бол энэ маягаараа үлбэж үхэж магад хэмээн өвгөн хулган санаа зовонгүй хэллээ. Харин хулганууд оновчтой санаа олж чадалгүй сууцгаана. Гэнэт хамгийн залуу хулган бүгдээрээ ерөөсөө энэ мууны хүзүүчэнд л хонх зүүж ярих юм гэж гийнэ. Бүх хулган үнэхээр мэрийн санаа гэж шашицгаав. Харин өвгөн хулган босоод залуу минь чи үнэхээр ухаалаг зүйл сэджээ. Гэхдээ чухам хэн тэр хонхыг мууны хүзүүчэнд зөв хатан зориг гаргах билээ хэлээд өгөөч гэжээ. Сургамж. Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү.